Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ засгийн газрын бүтц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан төсвийн ерөнхийлөн зарчигч нарын хооронд төсвийн зохицуулт хийх зорилгоор 2025 оны төсөвт тодтгол хийх нөхцөл шаардлага үүссэнтэй холбогдуулан Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдээлэл 26-аас 27 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон 26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-аас 28 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамт өргөн мэдүүлэн та бүхэнд танилцуулж байна. Олон улсын байгууллагуудын тодорхойлж байгаагаар дэлхийд дахин тодорхой бус байдал урд өмнө тохиолдож байгаагүй өндөр түвшинд хүрсний улмаас ихэнх улс орнуудын эдийн засгийн идэвхжил муудаж байна. Улмаар 2025 оны эхний 5 сард манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний дундаж үн $72 болж өмнөх оны мөнгө үеэс 40 орчим хувиар унснаар нийт экспорт $5.4 тэрбум болж өмнөх оны мөнгө үеэс 15% буюу $1 тэрбум орчим доллараар төсвийн нийт орлого 11.4 их найт төгрөг болж өмнөх оны мөнгө үеэс 11% буюу 1.3 их найт төгрөгөөр буураад байна. Цаашлбал эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4%, 2024 онд 4.9% байсан бол үндэсний статистикийн хорооноос 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зарласнаар 25 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 2.4% болж буураад байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл төсвийн хүрээний мэдээлэл заасан орлогын доод хэмжээнд хүрэхээргүй байгаа тул Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдээлэл 26-аас 27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 25 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2 их найдаар бууруулж, нөгөө талд нь төсвийн зарлагыг 1.9 их найдаар бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их найд 365 тэрбум буюу төгрөгийн алдагдaltaй байхаар тусгаж байна. Мөн хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 25 онд 5.5%, 26 онд 5.7%, 27 онд 6.3% байхаар тусгаж тооцсон болно. Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдээлэл 26-аас 27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн 26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-аас 28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд төсвийн доктортой байдлын тухай хууль заасан тусгай шаардлагыг хангасан байна. Монгол улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдээлэл 26-аас 27 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.